Өнгөрсөн оны 3 дугаар сараас хойш орон сууцны үн тогтмол буурч хуучин орон сууцны үнийн уналт 19.3% хүрчээ. Энэ үнийн уналт өнгөрсөн 2008-2009 онд орон сууцны үн ямар хэмжээнд байсан бэ гэдэгтээ дүүцэн очиж байгаа. Жишээлбэл хаан улд өргөт барилга рапид харш хороололд өнгөрсөн оны 10 дугаар сард 1 м квадратын дундаж үн 2 сая 420 мянган төгрөг байсан бол энэ оны 10 дугаар сард 2 сая 163 мянган төгрөг болон буурсан байна. За энэ нь ойролцоогоор 10.7%-аар буурсан гэсэн үг юм а. Ерөнхийдөө эрэлт нэлээд бага байгаа. За бид манай компани өөрсдөө бас тууштай үйл ажиллагаа явуулдаг. Эрэлт одоо хүмүүсийн үг нэлээд мэдэрч идэг учраас энэ тал дээр бол нэлээд мэдээлэлтэй байна. Эрэлт багт буурсан хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгө бол нэлээд бага байгаа. За яг үнэтэй холбоотойгоор одоо юу гэдгийг 10 сард жишээ нь хууч орон сууцны борлуулалт өмнөх 9 сараас 10 орчим хувиар буурсан байна. Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө татарч худалдан авалт буурж орон сууцын эрэлт багассныг судлаачид тодтогсон. За энэ оны 10 дугаар сарын байдлаар 800 орчим орон сууц борлуулагдаад байна. Гэхдээ зах зээлд 5100 гаруй айлын орон сууц борлуулалтгүй хэвээр байгаа юм а. 14 оны 3 сараас жишээ нь хуучин орон сууцны одоо хамгийн өндөр байсан оргил үеэс хойш 19.3% буурчаад байна. Бараг 20% гэсэн үг. Энэ бол үнэхээр асар том тоо шүү. За судалгааны байгууллага гаргаснаар хаан улд өргөт орон сууцны үн хамгийн өндөр. За харин сонгон найрханд өргөт орон сууц хамгийн бага үнэтэй байна. Шинэ орон сууцыг дундаж үн нь метр квадрат нь 2 сая 47 мянган төгрөг байна. Харин дүүргээр нь задлах юм бол хаан улд өрг 2 сая 750 мянган төгрөг, Сүхбаатар дүүрэг 2 сая 730 мянган төгрөг, Баян зүрх дүүрэгт 2 сая 130 мянган төгрөг, за Баян гол дүүрэгт 2 сая 40 мянган төгрөг. За харин Чингэлтэй дүүрэгт бол 1 сая 850 мянган төгрөг, харин сонгон найрхан дүүрэгт орон сууцны 1 м квадрат нь 1 сая 540 мянган төгрөгийн ханштай байна гэж судлаачид гаргажээ. Харин хуучин орон сууцны дундаж үн метр квадрат нь 1 сая 970 мянган төгрөг байгаа гинэ. Хуучин 2 өрөө байрны дундаж үн нь 86 сая 980 мянган төгрөгийн үнэтэй гарсан байна. Дүүргээр нь задлж харуул хуучин 2 өрөө байрны үн Сүхбаатар дүүрэгт 107.2 сая төгрөг, за Чингэлтэй дүүрэгт 110.2 сая төгрөг, харин Баян гол дүүрэгт 86.1 сая төгрөг байгаа бол Баян зүрх дүүрэгт 82.1 сая төгрөгтэй байна. Харин хаан улд дүүрэгт 75.7 сая төгрөгийн үнэтэй байгаа бол Сүхбаатар дүүрэгт 70.7 сая төгрөгийн үнэтэй буюу хотын дүүргээр нь бүсчилсэн хамгийн хямд үнэтэй хуучны орон сууцнууд сонгон найрхан дүүрэгт байна.